Монгол улсын их хурлын дарга Зандаа хүүгийн инх болд өнөөдөр Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Jennifer Galt-ыг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Jennifer Galt улсын их хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсан талархал илэрхийлээд ардчлалын түншлэлийн байгууллагын шугамар Америкийн нэгдсэн улсын Конгрессийн гишүүд Монгол улсад ажиллах бөгөөд энэ үеэр хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа, бизнесийн төлөөлөлд хүрэлцсэн гэрх талаар дуулгалаа. Улсын их хурлын дарга инх болд ардчлалын түншлэлийн байгууллага нь улсын их хурлтай 2006-оос хойш амжилттай хамтран ажиллаж буг дурдаад Конгрессийн гишүүдийг хүлээн авахд таатай байгаагаа илэрхийлсэн юм а. Энэхүү арга хэмжээнд хоёр орны бүхэл салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэж үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Мөн улсын их хурл сайн засаглалыг бэхжүүлэх, авилгатай тэмцэхэд ихээхэн ач холбогдол өгч өгөөд тэрээр дурдаад энэ чиглэлээр Америкийн талтай хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг хэллээ. Уулзалтын үеэр талууд ил тод байдлын хилцээрийн талаар санал солилцсон юм. Монголын талаас уг хилцээрийг хүчин төгөлдөр болгоход анхаарч буйг улсын их хурлын дарга тодтогоод энэ нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тогтвортой ил тод байдлыг хангахад чухал болохыг дурдж байлаа.